Салбарын үеийн ачааг нуруудаг үйлсэг ирсэн бид өхний эрхэм дотн хүн Монголын цагдаагийн хурлаа соодлын алтан цэцэг маань дөргөн сууж дөрөндөө хүнлэгдэн Монгол улсын гавьяад хоёр чимээх эрхэм алдрыг хөтлөө. Тэрийг өндөр цолын хүндэгийн медалийн хүлээн авалтанд өргөдөн ирсэн эрхэм дотн та бүхнийхээ өдрийн амар амгалан айлтан мэдчилье. Хүлээн авцгаана уу. Нэрдэрүүнээрэгч Зэхэн жоо нэгэнтэй зэл залуу насны хангалд дөр бадарч сэтгэл зүрхэн том шатаж явах үедээ шин үнэн чамрагтан хийж үзээгүй мөртлөн шиний төлөө бий хийхнэн их орондон танарсан мөрдөснэгт энэ сайхан Монгол түмнийхэн амаргалангийн төлөө нэгэн үзүүр сэтгэлэн зэрүүлсэн Монголын цагдаагийн мянган атан хаашдын төлөөд өнөөдрийг бид өхний энэ сайхан горгонд мөрхийн учир шалтгаан болсон цагдаагийн хоорондоо Монгол улсын гавьяад хойж соодлын алтан цэцэг таныг эрхэм цэцгийн өмнө хүндэтгэлийн соодлтан тогтсон соохыг өрж байна. Танд баяр хүргэе. Монгол улсын гавьяад хойж Монгол хоорондоо нийгэмлэгийн мэдээллийн салбар зөвлөлийн дарга Монгол улсын гавьяад хойж соодлын алтан цэцэг баяр хүргэе хамтдаа таныг хүндэтгэлийн соодлтан тогтсон соохыг өрж байна. Зэцмөр одоттой халуун дотноор их хөдөлгөөж адаантэсай. Саран тавай чогийн боучгийн чогийн уран бүтээч бүжигчид. Монгол улсын гавьяад салны өнөөдрийн их хүндэтгэлийн хойморд өргөдөн ирсэн эрхэм хүндэтгэлд зочид найз нөхөд ахын дүүс Монголын цагдаагийн эрхэм хүндэтгэл төлөөлөл гүн их хүндэтгэл сэтгэлийн үгэн хэлнөө хэмээн эрхэм гавьяад цагдаагийн хоорондоо алтан цэцэг таныг хүндэтгэн өрж байна. Алтан цэцэг танд баяр хүргэе. Тэгээд сая цаатал маань миний одоо улс орныхоо төлөө хатуу түүнийхээ төлөө ажиллаж исэн хаана ямар үйлчлэгчсэн талаар бас тодорхой хэллээ амнараалаа. Тэгээд энэ их цаг хугацаанд бол одоо надтай хамтран зүтгэж хамтран одоо ажиллаж миний хажууд түшиг дэм болж тусалж дэмжиж явсан хамгийн ойр дотны хамгийн эрхэм хүмүүс маань өнөөдөр энд цуглаад байна. Миний одоо надад тохиолдсон энэ баяр сайхан үйл явдал энэ одоо төрийн эрхэм дээд шагналын хүндэтгэлээр та бүхэн маань бас өнөөдөр ч надтай хамт байгаа. Тэгээд туйлын их баяртай байна.
Ингээд та бүхнийг хүлцэн ирсэн явдал баярлалаа. Та нартай насан туршдаа би одоо баяж талархаж явдаг. Өнөөдөр ч гэсэн энэ баяр талархлынхаа үгийг энэ сайхан байцан дээрээс бас дахин хэлмээр байна. Ингээд бүгдээрээ энэ саруул ажиллаж ажил үйлс амьдрал ахуйн өөдөө дээш өөдөг сайхан байж түр ардынхаа өмнө хүлээсэн үгээ нэр төртэй биелүүлж за одоо бидний хувьд бол одоо урт удаан насч эрүүл саруул сайн сайхан амьдраасай гэж та бүхэндээ хүсье өрөөё. За үргэлж намайг дэмжиж тусалж үнэхээр хажууд нь одоо өмнө төшиг болж явсан та бүхэндээ дахин одоо баярж талархснаа илэрхийлье. Энэ сайхан одоо өдөр надтай хамт одоо миний энэ сайхан баяр зүмлийг хуваалцахаар хүрэлцэн ирсэн та бүхнийг за энэ одоо арга хэмжээнд сайхан дуглан сууж за бүгдээрээ энэ оройг сайхан өнгөлөөрэй. За ингээд аз жаргал сайн бүхний хүсье энэ хондрыг одоо ингээд өгнө гэж хүсэж байна. За баярлалаа. Онгод цагтаа хурдаа Монгол улсын нэр яад болж алтан хэсэг таны өнөөдрийн төрийн өндөр цолны эрхэм хүндэтэй хүндэтгэлийн хүлээг авал албан ёсоор энэ хүү хэллээ. За таныг хүндэтгэлийн суултаа тогтсон сохыг өргөж байна. Цагдаагийн урандаа алтан цэцгийн урилгыг хүлээн авч өргөн өтгөн найр эхэлж байгаа би бас талархалтай байна. Миний ээжийн дүү Даншин. Тэгэхээр тав хүн мэдж байгаа. Энэ бол өвөр хангай нутгийн бас нэлээдгүй сумдад одоо юу гэдгийг түгээмэл ийм нэр байгаамаа. Тэгэхээр бид хоёр нэг нутгийн энэ цоолго гавья тэр зүгээр цоолцхон тэр Хөвсгөл аймагт байгаа ганц нэг цоолго. За хоёр дахь нь бол түрүүн манай хөтлөгч хэллээ. Би ер нь бас удирдлагын хүрээнд бол хамгийн их удаан хамт ажиллаж байсан ийм одоо хүн юм болов гэж бас өөрийгөө төсөөллөө. За 4 жил 5 сар 8 хоног бол энэ одоо хүндтэй хүнтэй хамт ажилласан юм. За дандаа хөхрөөд инээгээд байх гэж юу аах вэ? Дандаа дэвсэлтэй хөндлөн гэтэд байх гэж юу аах вэ? Ер нь бол ажил явахад, ажил сайжрахад хамт олныг нэгдсэн зохион байгуулалтанд ороход зөвлөгч юм би, нийлдэгч юм би. Тэрүүгээрээ манай алтан цэцэг хурандаа удирдлагын одоо зохих ийм мэдлэг мэрэгсэн энэ төвшөнд очсон ийм хүн юм байна. 2 дахь хонд 3 дахь онцлог нь юу вэ гэхтэй зэрэг энэ хүн бол бичгийн их соёлтой юм. Ер нь өөрт мэрэгчлээс гадна
ямар нэгэн юмыг төсөөлөх, агуулгын гарах энэ чиглэлээр бол гайхамшигтай сайн гаргана. Ерөнхий нэг нэр томьёог хэлэхэд миний одоо санаж байснаас хэд дахин илүү ингэж одоо агуулга хүрээгээр ингэж бичиж гаргаж ирдэг ийм одоо мундаг бичгийн соёлтой, ийм одоо ур чадвартай ийм хүмүүс байна. За дөрөв дэх үндсэн онцлог шинж юу вэ гэхдээ зэрэг за би 4 жил 5 сар 8 хоног хамт ажиллахдаа манай Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлцийнхэн 3 одоо барилга барьсан юм байна. Нэг барилга нь 36 айлыг, за 3-уулаа нийлээд 108 айлыг. За энэ бол 80 орчим манай цагдаагийн албаагч тухайн үед 450 мянга, 3 дахь барилга нь 750 мянгаар метр квадрат үнэлэгдэж байсан. За зээлээр бол ихэнх албаагчд орсон албаагчд маань сүүлийн барилгыг барьж ашиглалтанд оруулахад 450 мянган төгрөгийн үнэтэй худалдаж авсан байр 1 метр квадрат нь сая 700 мянган төгрөг болсон. 2 өрөөг зарсан хүн 70 сая төгрөгийн ашигтай байсан. 3 өрөө байрыг авч одоо байршлаа өөрчилсөн албаагч 110 сая төгрөгийн ашиг хонжоо өөрт нь амьдрал ахуйд нь нэмэр болж байлаа. Энийг одоо гайхамшигтай ажил гэж хэлэхгүй бол юу гэх вэ? Энэ бол үр дүнгээ өгсөн. Энэ бол одоо ч зарим албаагчид энэ байранда аж төрж, амьдарч, зарим нь түрээслүүлж ашиг хонжоогоо бас олж байгаа. Тав дахь нь бид хамтарч ажиллахдаа Баянзүрхийн цагдаагийн хэлтс нийслэлийн тэргүүний байгууллагаар цагдаагийн байгууллагууд нэгж дотроо 2 удаа тэргүүн байранд орсон. Нэг удаа Монгол улсын цагдаагийн байгууллагыг аттестаачилж үнэлгээ өгсөн. Энэ үнэлгээ өгөхөд Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтсээ нэгж төвийн Улаанбаатар хотын Улаанбаатар хотын нэгжүүдээс 1-р байранд орж өргөмжлөл сандаг очил даргын генералын гарын үсгтэй мөн баггүй хэмжээний мөнгөний шагналд одоо бид нэр хүртэж хамт олонныхоо одоо хурал зөвлөгөө хийдэг хурлынхаа танхимыг тогтчуулж байлаа. За ингээд гавьяат маань Баянзүрхэд байхдаа хурандаа болсон, Сэргийн гавьяаны улаан төвийн одон гоор шагнагдсан. За 6 дахь нь манай алтан цэцэг хурандагийн ээж нь их өндөр настай хүн байсан. За сар шинийн баяраар орчин л доо. Би ер нь одоо тэгээ тавгаан чимгэлцсэн айлыг тэр сайхан одоо эдэн шүүсийг бэлтгэсэн айлыг би ер нь бас ховорхон харж байсан. Би 4 жил болтоо би ээжээр нь 3 удаа авч золгож байсан. Тэр эдэн удааны амттай байгаагийн тэр чансан бууз уушурных нь тэр үнэр танаар тэр бол одоо үнэхээр бас өөр айлаас олохын аргагүй тийм амттан бэлтгэдэг ийм бас гайхамшигтай хүн байгаамаа. За 6 дахь чөлнөө 7 дахь нь болж энэ хүн бол эрэмгийн хүн байна. Эрэмгийн гэдгийг юу гэж хэлдэг юм бэ гэхдээ зэрэг хамгийн сайн цоглог эзэмшсэн мэрэгжилтэй эрдүү тэр нь үр дүнтэй ийм сайн бохоод зохион байгуулагчийн тийм эр хүний дайтай бол эмэгтэй хүн байна. Одоо надтай хамт ажиллаж байхад бол нас их залуу байгаагүй л дээ. Бас 56-7 ч бас хүрсэн байсан юм шүү. Бас арга гэрлүүгээ санаа зовхоор өндөр настай ээж, за бас одоо хамгийн бага ерөнхий боловсролын сургууль, за зарим одоо зээнэр нь одоо бас бүрэн гараас гарчаагүй тэргээл янз юм байсан. Өдөр шөнөгүй өглөө ороогүй бас ажил дээр байж байна. За байна бас. За ийм гэх мэтчлэнгийн одоо бас сайн талууд би зарим дурдаагүй байж болно. Миний ажигласнаар хамт ажиллаж байснаар миний сэтгэл шингэсэн энэ юмнуудыг би цухас баг хэмжээгээр дурдлаа. Энэ хүн бол ер нь сайн ухаас өөр аргагүй хүн байна. Тэгэхээр сайн ч одооний үргэлж нь юу юм бэ гэхдээ зэрэг энэ хурандаа нийгэмлэгийн тэргүүлж байгаа Баатар хурандаа өдөр дэх зөвлөлд нөгөө Монгол улсын гавьяат хууч Батаа юу
гэх мэтчлэн энэ Монголын одоо алдар цуутай хурамдаа нарын та бол энэ зэрэгцэж энэ тэнцүү энэ одоо төрийн бус байгууллагыг одоо бас чинээнд нь хүртэл авч байгаа гэж би ингэж боддог. Ингээд энэ найр сайхан болтугай алтан цэцэг хурамдаа маань улам илүү аз жаргалтай ингээд одоо цоглог хамт олноо уриалсан, дуудсан, чимэглэсэн ийм одоо бяхад салхаж явна гэдэгт би эргэлзэхгүй байна. Ингээ алтан цэцэг хурамдаа болон алтан цэцэг хурамдаагийн ах トゥ эм цугларсан та бүхэн юу сансан 9 өсөлт чинь бүтэх болтугай та бүхэн хамгийн сайн сайхан бүхнийг хүсээрээ. Гавья Тонгохгүй зочдон их тодорхой сайхан танилцуулна. Мэдээж өнөөдөр бол Эрхэм гавьяатын ахын үсгийн төлөөлөл хамтдаа ажиллаж мөрөд зэрэгсэн одоос нэгэн зорилгын төлөө хөдөлмөрлөж байсан Эрхэм хүндэтэй цагдаагийн хамт олонны төлөө өргөдөг ирсэн. Жишээлбэл Монгол улсын гавья туйлж Монголын цагдаагийн хорондоо Батайвай, за Монгол хорондоо нийгэмлэгийн тэргүүн цагдаагийн хорондоо Баатар Ахман сууж байна. Цагдаагийн ерөнхий газрын мөрдөн байцаа халбаны дараа цагдаагийн хорондоо От Хонжаргал. Зам нийслэлийн баян зөвлөлтөөрийн цагдаагийн газрын дараагаар ажиллаж байсан цагдаагийн хорондоо Эрдэнэбаатаргүй дээрх юм уу. За манай Мамбат засаг хийдийн хамблам Монголын уламжлалт хааныг хөгжүүлэхэд өнөөхөө их гавья байгуулсан Монгол улсын хүний гавья гэж нацаг барьж байгаас их хүндэтгэлийн ширээний ард толтон суусан байна. Тэгээд манай алтан цэцэг гавьятан жиж тунгалахгүй тодорхой сайхан танилцуулах байна. Одоо Эрхэм хурамдаагийн хаан ажил амьдрал их үйлс бүтээгийн тухай өгүүлсэн товч баримтат кинон тавхигийн анхаарлан хандуултыг өргөж байна. Эдгсэн хамтдаа анхаарлан хандуулцгаа байна. Нөхөд дуранда Баяс бүргийн цагдаагийн хэлцээ алба багчдар Монголын үндэсний орны хараад телевизийн замнаар бэлэн жагсан. Илтгэдэг хэвжрэн дасандар очиж аслаа уу. Тэр агч нарын амрыг гэрээ. Эмчний үйл ажиллагаанд амжилт хүсье. Цагдаагийн хорондоо доктор профессор Баатар таныг хүндэтгэн өргөж байна. Өнөөдрийн энэ хүү баярын арга хэмжээнд хүрэлцэн ирсэн та бүхнийхээ энэ үдшийн амар амгалан айлтхан мэдчихлээ. Миний бие алтан цэцэг хэмээх энэ гавья туйлчтай Монгол орондоо нийгэмлэг байгуулагдсан тэр цаг үеэс ойр дотноотой ажиллаж ирсэн. Энэ хүн бол
Түрүүн ядамдурсаар өшөөнд кинонд сайхан гарлаа. Үнэхээр одоо манлай бичв. Эний манлай бичгийг би юугаар хэлэх гээд байна уу гэхээр нийгмийн удирдах зөвлөлийн гишүүн болсныхаа дараа Монголын эмэгтэй хурамдааныг зохион байгуулалтанд оруулж авчиръя гэдэг саналыг над тавьсан юм аа. Энэ саналыг бид удирдах зөвлөөрөөр хэлэлцээ энэ хүнийг дараагаар нь тавьж өнөөдөр Монголд энэхүү хүнтэй тол хүрсэн 40 шатны хурамдааныг удирдан зохион байгуулж байна. Энэ хүн бидэнтэй хамт өнөөдөр ерөнхийлөгчийн намын газартай бид төсөл хэрэгжүүлж Монгол улсын 20 аймгаар явлаа. 20 аймгийн 10 гаруйд энэ хүн бол хамт явсан. Энд ажил хэрэгцээр оролцож үг хэлж залуучууд хоёрын үеийн сургамжтай сайхан зөвлөгөө өгөх хэрэгтэй. Одсон газар бүхнийхээ цагдаагийн байгууллагын хамт олонтой уулзаж учирч тэдгээр өөрийнхөө ажлын арга барил туршлагатай хаваалж байгаа бол аргагүй хоёргүй сэтгэлтэй Монголын төлөө үтгэж яваа сайхан хурамдаа эмэгтэй гэж би бол дотроо бодож байна. Бид одоо удахгүй төвөө 21 дэх аймагтаа очиж хаалтаа хийчихье. Энийг ярихын өмнө би тэр Монгол хурамдаа гэдэг нийгэмийг энд хүрэлцэн зарим хүмүүст би цөөхөн хөргөөс хэлмээр санагдаа. Энэ нийгэмийг бол байгууллагын цагаасаа төр танстай төмөн олондоо үлдэгдсэн хааж очин тентхийн аймаг орны удирдлага хүлээж авч бидний тагсан санал хүсэлтийг одоо хадгалаар дэмжиж байгаа нь бид талархдаг. Нөгөө тэгвэр энэ хурамдаа нийгмийг байгуулсан цагаас хойш дахин хэлий. Монгол улсын цагдаагийн нэр төртэй гарах домог болсон Атарын хурамдаагаа гавьяа боллоо. Энэ хүн болгон зүйлтэй байж өнгөж одоо энэ ондоо хэдхэн сарын өмнө Атцэг хурамдааны гавьяа боллоо. Энэ байгууллагын цагаас хойш өнөөгийн залуу генералуудын бараг 50-60% нь энэ нийгэмд гишүүнээр хэлж энийг дэмжиж хамтран ажилласнаар энэ толон хүрсэн. Өнөөдөр 10 гаруй хүн манай нийгмийн бүрэлдэхүүнээс эрдэмийн зэрэг тод хамгааллаа. Тэгэхээр энэ байгууллага маань бас болгон сүлдээ төмөн олондоо хаягдaltaй бүтээж хүний төлөө өрсөн сайхан сэтгэлтэй байгууллагыг ойлгочихжээ. Өнөөдөр ав гарч байгаа үедээ ямар нэгэн төрийн шагналд авч чадаагүй 20 гаруй хүн хөлбөрийн завааны удаанлогын олон болон байлдааны завааны удаанлогын олонгороо шагналлаа. Манай нийгэмд тодорхойллоо. Өнөөдөр 30 шахан хурамдаанаар салбарынхаа тэргүүн ажилтан болж чадаагүй бол бид тодорхой тэр шагналыг одоо олгож өглөө. Нийгэмд маань 600 гаруй хүмүүс бүртгэлтэй байдаг. Үүнээс идэвхтэй үйл ажиллагаанд орж байгаа 400 шатны хүн байдаг юм аа. Энд байгаа олон сайхан залуучууд цагдаагийн байгууллагын ажилтнууд байна. Олон хурамдаанар байна. Та нар бол энэ нийгмийнхаа үйл ажиллагааг хамтран дэмжиж явуул ийм амжилт хүрэх юм аа гэж одоо хэлэх байна. Цагдаагийн байгууллагын хурамдааныг толгойлж байгаа манай профессор Бомланжиг гэж хүн байна. Манай удирдах зөвлөлийн гишүүн гавьяа Атайван байж. Мөн манай нийгмийн ажлын албаны дарга цагдаагийн хурамдаа баяр сайхан гэж байна. Мөн дээр нь одоо эмэгтэйчүүдийн салбар зөвлөлийн дарга Атцэг гэж юм хурамдаа байна. Тэгэхээр хурамдаа нийгмийн цагдаагийн байгууллагын оруулж байгаа хувийн техник үүсгэж байгаа үүрэг асар их байгааг энэ дөрөв тэмдэглээд сая нийлбэрсэн хүмүүстэй баяр хүргье. Манай тагнуулын байгууллагын хурамдаа гам болмай таавын бас хоёр дугаар ай байна. Англи нэгэн би артистик зүгээр үг хэлээ буух багтын сонин гишүүн ямар ч байсныг хондог үргэлж яад ухтар Монгол хурамдаа нийгэмдгээс төрсөн
хоёр дахь гавьяатынхаа төлөө та нар хэрвээ үнэхээр энэ гавьяаг бүтээн зөвшөөрч байгаа. Энийг дэмжиж байгаа бол бүгдээрээ сайхан босож байгаа нэг хондгоо бол ямар тод гавьяа та. За босч байгаа. За савра босчоод. За маадар хурддаг харж байна уу? За иймэрхүү янзтай. За гоо янз гоё юм байна. За хамтдаа тогтоцгоо. Эрхэм гавьяатад баяр хүргэж хөтлөж үзүүлэхээр оригдог ирсэн манай урлагийн маструудын төлөөдийг огтон авцгаая. Монгол улсын ардын жижигчин долгор. За үндэстэй баяр хүргэе. Аз жаргал эрүүлэг сайн хүлээвсэн өрөөё. Тавтай энэ сайхан өдрийн төрөй. Монголын төрийн цагтад гэрбэнтэй энэ цацуу ажиллаж явсан үлгэр дуурайлыг өчөөсөн ийм одоо сайн ажилтан сайн хуульч Ордмаа цагаатны тэргүүний одоо мандаалагч биелүүлнэ бас сайн зохион байгуулагч гэдэг энэ байр суурь харуулсныг одоо урд явуулсан хүм бас одоогоо сайхан дурдлаа. Тэгэхээр бид энэ бизнес мөрдмас компани албан засгийн мөрдмас компани тасгийн дараа альж байсан юм аа. Тэр бид чинь албаныхаа ажлын үр дүн ардын Монгол мэдээлэлтэй холбоотой хэргийг хэрхий шийдвэрлсэн бэ гэдэг үндсэн өсөлтөөр ажиллаа хилдэг төвлөлтөд ийм тогтцоотой байсан. Энэ хугацаанд албан сургуулийн одоо хариуцсан тасгийн ажил одоо тэргүүний сайн игнэн одоо шалгаж дүгнэж байсныг одоо бас тэр цаг тооны төвхөн бичигдсэн байгаа. Энэ утгаараа манай Монголын цагтаагийн байгууллагаас Монголын хуулийн байгууллагаас төрсөн Монгол Улсын гавьяа туулж албан засгийн аз жаргал эрүүлийн сайн сайхан бүхнийг хүсээрээ. Монгол Улсын цэврийн тэргүүний ажилтан дуучин Бурма Монхват Банзарагч Эрхэм хурлаагийн эрхэм гавьяатын нэрийг өгсөн аялал цэнхэр дуугараа өргөж өсөж байгаа баяртай. Миний ардын сэтгэл цагаан дуу хамтдаа дуулъя.
хүмүүс хорвоороотой гэж өнөөдөр ийм сайхан хорвоороо одоо жигдсэн ийм сайхан өдөр Монгол улсын авиатуулж хурандаа алтан цэцэг байна. Энэ сайхан ясал төгөлдөр арга хэмжээг зохион байгуулж байгаа чинь сэтгэлээсээ баярлж байна. За би энэ хурандаатай ямар учиртай өгөхтэй бол би баяр зүрхт өөрөөр одоо 90 оноос хойш ажил амьдарч байна. Тэгээ манай баяр зүрх дүүргийн одоо цагдаагийн дараа болж хурандаа маань одоо шашин номын улсуудтай уулзаж нийгмийн олон төрлийн хүмүүстэй уулзсан хажуугаар шашин номын хүмүүстэй уулзаж энэ одоо нийгэм ямар сайхан ариун байх вэ? Одоо энэ бид нэр хамтарч яаж ажиллах вэ гэдэг ийм одоо сайхан буйны ажиллаар одоо анх одоо танилцж байсан. Тэгээ би энэ хүнтэй ажил төрөд ярьж байхад нэг зүйлийг л одоо сэтгэл өнөөдөр бүр их тод байна. Маш их зэвсэгтэй хүн, маш их шудраг. Тэгээд хүний цаг одоо үрээд явчих юм байхгүй. Өөрийнхөө цагийг зөвхөн юм ерөөсөө яг одоо тодорхой ярьж хэлдэг ийм зан чанар нь бол таны энэ сайхан ажилтгчийн зан чанар бол миний сэтгэл зүрхэнд бас байгаа шүү гэдгийг одоо бас тантай уламжлая. За энэ Монголын ард түмнийг одоо аюул эндэгдлгүй амьдруулах гэж энэ хууль цагдаагийн бол зүтгэдэг юм аа. Тийм учраас энэ хууль цагдаагийн хүмүүсээс бол бид нар имээгээд айгаад явах биш. Харин ч бидний амар амгалангийн одоо аюулгүй өгдөг осол эндэлгүй амьдралын өгдлгийг өгж яадаг ийм буянтангууд байдаг юм аа. Энэ бол Бурхны номонд одоо тэмдэглэн айлчсан ийм ном шүү дээ. За нөгөө нэг талаар бол алтан цэцэг хурандаа бол бидний хамт олон бол ер нь Монголын ард түмнийг одоо амар амгалантай амьдруул. За мөн одоо 10 хар нүглээс одоо аврах 10 хар нүглийг дэвчүүлэх 10 хар нүглийг одоо тэр буруу үйл ажиллагааг нь одоо сурталчилж хийж ингэж одоо номлодог бас бусад хүмүүст маш их одоо тусалж ийсэн. Тийм учраас танаар болон танай энэ хамт олон энэ хууль цагдаагийн байгууллагын хамт олон чин сэтгэлээсээ талархаж байдаг шүү. Бид нар бол та нарын ивэл дотор бас амар амгалантай амьдардаг шүү гэдгийг одоо бас энэ олон хүмүүс тэгж ойлгодог байх гэж одоо бодож байна. Тийм учраас таны энэ сайхан баярын өдөр танаар багтж байна. Таны хийсэн үйл ажиллагаа Монголын ард түмний төлөө хийсэн за мөн одоо мэрэгжил мэдлэгтэй үнэнч байсан энэ сайхан гавьяа өнөөдөр төр үнэлж Монгол улсын гавьяат одоо хуульчдаг энэ сайхан цол дамдраа шагнасан явуулсан таныг телевизээр ордуулж одоо чин сэтгэлээсээ баярлж байснаа бас энэ башрын дондоо дуулгая. За ингээд тав хүндээ аж аргал сайхан бүхнийг хүсье. Би ховор хүний хувьд тав хүнийг одоо сандан жүдээр одоо би сэтгэлээ чинь ариусгаж ажиллаж яваад гэж одоо бодож байна. Миний одоо хийж чадах юм бол энэ дуу сумалж юм дэшин шөгөө гэж доржийн бодоо энэ юмда шатуу. Доржийн хаалт жижигдий товор жижиг жижиг доржийн цэндэ тоо. За ингээд одоо бүгдээр ажиглалтай байгаараа уртнаас нь удаан жаргаараа тав бүгдийг салсан болсон ажил үйлс нь одоо 10 зүгтээ аривчин дэглэх болтугай. За тав бүгдийг нь одоо хүсэж мөрөөдөж явдаг хүсэл сайн сайхан үүсэх чинь бас одоо номын ёсоор одоо бүтэж явах ерөөл өргөё. Уртнаас нь удаан жаргаж 100 насыг настаж 100 намрыг одоо үзэж жаргаж явах ерөөлийг өргөё тав. Баярлалаа. Энэ хүндэтгэлийн энэ сайхан ариун номын аяшгээр ялаахаар өргөдөг ирсэн Огрибжиога хамтлагийн орон бүтээлч авиацийн залуучуудыг урьж байна. Сабацханаа хэмсэг баяр талхтай хэмзэжлээ. Өнөөдрийн энэхүү бэлэгт сайн өдөр Монгол улсын авиат хууль хэмээх их мөнхтэй цолныхаа мэлалгыг хийж байгаа алтан цэцэг гэгчтэй амьдралнаас жаргал хамгийн сайн сайхан бүхнийг хүсье өрөөе. Тэгээд бид бүхэн бол маш их хувьтай хүмүүс юм байна. Энэ сайхан буянтай хүний араас энэ сайхан номны араас гарчиж аядлын мэлалга өргөж байгаа төлөвийг баяртай байна. Тэгээд энэ хүрэлцэн ирсэн бүх сайхан эмэгтэйчүүд ээжүүд бүсгүйчүүдтэй зориулаад Монгол улсын албан жишгийн чимцээ явагчтай хамтран дуулсан Тэнгэр ээж минь өршөө хэмээх уран бүтээлийг хамтдаа сайхан дуулцгаая.
За өртөөрэ хамтлагийн уран бүтээлчид та нартай баярлалаа. Наа хүнсий гэсэн нийт зочид эрхэм хүнтэй хүмүүс та бүгдийн энэ оромын хүргье. За ер нь манай алтан цэцэг урандаа мартах бараг дууссан байхаа. Яагаад гэвэл надад үг үлдээсэнгүй. Тийм учраас би хувь хүнийхэн талаас 2-3 хүн өөрийнхөө бодож явдаг үг яа гэж бодож байна. Алтан цэцэг урандаа бид бараг насаараа хамт ажилласан. Тийм ээ? Бараг насаараа мөрдөн хамт ажилласан. Баян зөвлөгийн цагдаагийн хэлцтэй биеэ дарга манай алтан цэцэг урандаа бид наргаар ингээд ажилласан. Хувь хүнийх нь би гэсэн учраас нэг их онцлогтой. Нэгдүгээр маш ажилласан хүн. Би хамт ажиллаж байхад бараг ер нь зүгээр суухгүй. Тийм хийгээд илдвээ юм санаачлаад амар заяа үзүүлэхгүй. Нэг хий хөөн. Нэгдүгээр. Хоёрдугаар их онцлог нь юу вэ? Их дайчин. Нэг юм шуураад нэг юм санаачлаад явах бол тэрний аавтгаас гэж гарчаа сампсаа ядамдаас дараачсан хийлээ бас энэ орон суусыг балиаг намайг байж намайг орон татах би тэр орон татахгүй биш удааг үлдээд ер нь бараг хавцсан болоод хавар мавар хиччихсэн баг тийм ээ ингээд байжсэн тэгээд эннийхээ яваа хүн их буянтай ажил хийдэг энэ онцгтой яагаад гэвэл тэр сая хэлсэн 100 гаруй айл өөрөх гэдэг маань нэг айлын цаана нэг 4-5 ам бол гэж үндэстэй тэгээд 4-500 500 айл орох орондоо болчихсон хизээч би оронтой болж чадахгүй гэжсэн хүмүүс орон сууцтай болчихсон ийм буянтай сайхан ажил хийдэг ийм хүмүүс байгаамаа 2-3 баг 4-р манай алтан цэцэг орондоо их хүнлэг тав мэдж байгаа ээжигээ ямар сайхан авч явсан энэ буян заяа өнөөдөр ийм өндөр их хөгжил ингэж явж байгаа. Ийм хөө. Тавдугаар нь харахад ширүүн дагшийн хурдтай шиг үгүй зөөлхөн хүнийг сайхан сэтгэлээр ханддаг ийм хүү аа. Тэгээд би авьяа цалаа аваад надад уцаар хэлсэн сэгээ өмнөөр илтгэдэг журамтай ингээ хэлсэн. Би дотроо бодсон. Энэ жинхэнэ нүдэ олзээ. Нүдэ олсоо гэж бодсон гэсэн. Ингээд алтан цэцэг урандаа Монгол улсын гавьяа тууч алтан цэцэг урандаа цаашдын ажил амьдрал сайхан бүгдийг баян зөвчөөдтэй хэ өмнөөс баян зөвчөөдийн цагдаагийн хэлцтэй ажиллаж исэн ядамдраас урандаа бусад нийт энэ зогсож байгаа энэ хамт олонний өмнөөс чин сэтгэлийн халуун мэрэг таланда уртуудаа насад эрүүл их сайн яваарай гэдэг хүсье. Баярлалаа. За ихэнх бай хатгаараа энэ хүрцээс таавд оройн миний цагтаагийн урандаа их бат гэдэг юм байна. Би ажлын хамтлагаараа баян зөвлөмөөс хийж байна. Энэ 200 хүн ирсэн баг зоогийн бие таних юм байна. Тэгэхээр манай алтан цэцэг урандаа гавьяа туулж байна. Монголын дүүхэн мөнгөрсөн их хадын ном мандахай цэцэн хатан нэрээр мөнгөрсөн мандахай цэцэн хатан шиг манай дарга биднийг өдөртөн мандаж явдаг ийм хатан гавьяа ийм урандаа байна. Тэгээд эрхэм гавьяатаа эрүүл саруу сайхны хүсэн өрөөж таны хайраар бэлгсэн зүрх шиг баян зүрхийн мөрдөн байцаагч нар баян зүрх сэтгэл нэгтэй чин сэтгэлтэй баян хамт байдаг ийм мөрдөн байцаагч нар шүү. Бүхий л үе тантай хамт байгаадаа одоо ч хамт байгаадаа бахархж байна. Энд нэг ганцхан дүүхийг ярихад алтан цэцэг дарга 1999 оны 9-р сарын 12-ны өдөр мөрдөн байцааг халуунны ойгоор мөрдөн байцааг халуунны бэлтгэлийн уралдаан зарлахад намайг одоо ор гэсэн даалгавар өгөөд зөвхөн үгийг хэлсэн би бас хичээсэн тэгээд бид хоёрын одоо зохиосон бэлтгэл өдийг хүртэл мөрдөн байцааг халуунны туган дээр намирч яваад би бахархдаг юм аа. За энэ бэлтгэлийг зохиоход мөрдөн байцааг халуунны дарга байсан бомнаж манжид урандаа энэ байсан. Тэр үедээ би 10,000 төгрөгийн шагнал авч яснараа бахархдаг юм аа. Энэ бол алтаараа юм байна.
За алтан цэг дарга маань нэр нь хүртэл цэцэг нэмээ тааман бидний бахархас шүү. Батан мантхай шиг хайр хүлээсэн даргата Баян зүсдүүргийн мөрдөн байцаагч нарын сэтгэлийн билгийг ардуулъя. Сэрэгчтэй чанар хамгийн сайн зөвхөн тэгээд тамгад зөвлөж Монгол Улсын урлагийн гавьсгэлтэн цэцэрлэгийн хөгжим Монгол Улсын соёлын гавьсгэлтэн цагдаагийн хорноо даваа сургуулийн шүлэг мөрдөн байцаагчийг үйлсмээр сарнаг өгмөрье.
ирнэ хэмээн Галанд улсын Гаах хотноо байх олон улсын шүүгтэнээс орчлон өгж байна. За тэгээд юуны өмнө алтаа дараатай гавьт хөлцөл асан Томас сан баярлалаа. Та бүхэний энэ нэр хүндтэй төрийн дээш шалгыг авах байгуулсан хүн гэдгийг би хэлчихсэн. Ялангуяа 1999 он би цагийн сургууль төгсөөд таны удирдлагын байр ажиллагаа цоошин үлдэн байцаагч юу ч бүтэхгүй жоох хөлт ирэхэд та миний хамгийн анхны ажил хэргийн зарчмуудыг зааж өгч миний мэдхгүй байсан бүх зүйлийг надад хэлж зөвлөж өгч яг үүнд намайг хөлж болсон бол та тэгээд би таны надад зааж өгсөн олон зүйлүүд бодит амьдралаар хавсан жишээнүүдийг чинь байнга бодож явдаг. Одоо хүртэл би бас таны надад итгэжсэн итгэлийг цээжиндээ хадгалж хичээсээр явна. За тэгээд өнөөдөр та бүхэн сайхан байцгаараа. За тэгээд талаадаа цааш таны гэр бүл хүүхэдтэй хамгийн сайн сайхныг хүссэн өрөө, эрүүлэхийг хүссэн өрөө. За тэгээд би Монголд очсон ах үед тантайгаа бас би бичсэн уулзахаа гэж бодож байна. За тэгээд та бүхэн сайхан байдлаараа. Одоо Монгол хурдтай нийгэмлэгийн удирдах зөвлөлийн гишүүдийг хүндэтгэхийн тайзнан огтон авъя. Алтаа хурдаа маань ямар хуу зүрх сэтгэлтэй хүн гэдгийг энийг омгшуул гэдэг юм даваад одоо бичгийг оролцсон. Тэрийг уншаад Монгол хурдаа нийгэмлэгийн хамт олонны өмнөд ардуулахыг одоо дөрөв болгоё. Өнөөдөр Монгол хурдаа нийгэмлэгийн гишүүн болон удирдах зөвлөлийн буцгарын хурдаа нарыг алдаа маань хөрсөн юм аа. Хүний хүндэтгэн, хүний хайрлан гэдэг маань соёлын том одоо төвшин харагддаг. Та нар харсан байх манай хурдаа нар өөрийнхөө эцэг ширээг хамгийн дөрвөн одоо хүрэлцээ гэж та бүхэн минь суудлаа хэллээ. Энэ бол өнөөдрийн арга хэмжээ хүндэж байгаа алтан цэцэг хурдаагаа хүндтгэл хайрлаж гавья тойлж одоо бүрэн хүлээн зөвшөөрж байгаа нэг хэлэлцэж бодож байна. Энийг хүмүүс тусдан болохын ухаан хийгээд төрийн хууль заалтыг чадлан сахиж түүний төлөө чөмгөн дуулдартж дүтгэж явсан гавьяатнараа омгшин бахархаж байна. Санааны дургаар амьдарч сайн үйл сайхан бүхнийг мэдэрч жаргахын үлдий төрөлийг бэлэгтэн энэ хүү омгшуулыг хүртээн саяхваа. Монгол хурдаа нийгэмлэгийн тэргүүн Монгол хурдаа нийгэмлэгийн удирдах зөвлөл 2019 оны 10 дугаар сарын 19-нд гэжээ. Монгол улсын гавья тойлж цагдаагийн орондоо соодлын алтан цэцэг өвгөн 15-ны цагдаа, овгөн ардын цагдаа, өөрөө харин хурандаа цагдаа үнэндээ бол энхийн тагтаа. Өргөмжлөн Монголын төвхөнд мөнгөрсөн үтээгч эмэгтэй үргэлжлэн бичин жилийн шилдэг үсгүй удирдагч унсан газар нь хүн чулууны онхор угаасан усан хатан тунгадаг тул хүн чанар нь зөөлөн ээж хүн чанар нь өөлөн ээж цэрэгжлэн онц мэрэгжлэн хуйлж цомон алт цолон гавья. За энэ манай түүхийн шийдвэр хөөс байгууллагын салбар зөвлөлийн хамт олноос гаргуулж байна. Энд босгайдан одоо зүйлээ гардуулъя гэсэн гардуулж байна. Нэг ийм юм ярмаар санагдтiin. Та нар
ингээд харж байгаа байна. Ер нь Монголын төрийн бас байгууллагууд олон бий. Бүр олон их олон бий. Тэгэхдээ яг энэ хэдийн энэ Баатар орондоо тэргүүтээ энэ хурлаараа нарын нийгэмд шиг ийм нэр хүндтэй нийгэмлэгэр байхгүй л байгаа даа. Би одон гадар очтолж одонтой бас юу яаж үзэж байгаа юм. Тэгээ эднүүдийн сая хэлж байгаа үгнүүдийг хараад хүндгэлийг үзүүлж байгааг нь хар. Гайхалтай үнэхээр хурандаа цогтой улсууд нэг ийм л байдаг байх. Ингэж л баярлдаг байх, ингэж л адгийг тэмдэглэдэг байх. Энийг бүгд харагдаж байгаа маа. Тийм учраас хурандаа нарт та энэ нийгэмлэгийн тэргүү удирдах байгаа та нартай нэрэ баярлж явдаг шүү. Тэгээд алтан цэцэг хурандаа Монголын эмэгтэй авиад хурандаа бол цөөхөндөө цөөхөн. Та тарны нэгэнд орсон юм тань бүр чин сэтгэлээсээ баярлуулъя. Баатар орондоо энэ бүгдээр одноороо янзлах юм дээ. Тэгээд бүр гоё болно. Баярлалаа. За баярлалаа. Та бүхэн хамтарч байгаа өнөөдөр цэргийн мөрөлдүүлсэн 6 салбар байдаг бол 8 салбар. Энэ 8 салбарын бүх хурандаанууд энд байна. Та нар өөрөд таньж байгаа. Тэр цагтаа тагмуул хайрын хэл ямар салбарын байна. Бүх салбарын хурандаанууд одоо энд зогсож байгаа. Нийгмийн бол ингэж Монголын бүх хурандаануудыг ингэж нэгэх чадлаараа хүчтэй байгаамаа. За одоо ингээд Камболтон хайдорын өдргүйя. Таагам. Каноны хүнтэй Камболта. Yeah.
Нийслэлийн баян зүрхтүүргийн засаг дараагаар идэвх зүтгэлтэй сайн ажиллаж байсан хан төмрийн хүндэтгэлийн хавар орон дуудъя. Тэгээд хүмүүстээ энэ шагнаар хэмжээнд өөрчлөн өсөндөө зүтгэнд байна. Монгол улсын авиатурч цагдаагийн орондоо цэвэтэй 2000 оноос ихтэй өнөө хамтан ажиллаж байгаа. Намаа энэ зөвхөн сэтгэлээр ажиллах манай дүүргийн цагдаагийн эзэн Мөрдөн Баяцаа хамтны эсгийн дараа байсан. Өнөөс хойш бид нар олон жил Мөрдөн хамтан ажиллаж байна. Өнөөдөр энэ хүн бидтэй цолыг авсан хамтан зөвөрөндөө нийслэлийн нийт эрдийн өмнөөс айтастай хэлхийдээ дөрвөлэн бачаар сайн сайхан бүгдийг хүсэндээ баярлалаа. Манай алтан цаг дарга 2000 оноос хойш алтан цагтаа ажиллаж ирсэн. Энэ цагтаагийн арга бүхэл бол 24 цагаар салхигүй ажилладаг. Хүмүүсийн амрах цагаар ард иргэдийн аюулгүй байдлын төлөө зүтгэж байгаа нэг үедээ энэ албанд одоо өдөр шөнийн аль иргэдийн аюулгүй байдлын төлөө олон жилийн хүртэл ажилласан энэ хөтөлбөр зөвлөлийг Монголын төв өнөөдөр Монгол улсын авиацаа гэдэг нэр албаны бүтээсэн байна. Ингээд мөн энэ оройчилсан үүрэг үүсгэж байгаа нийт бүрдэгчдийн хамгийн өмнөөс алтан цаг дарга хамгийн сайн сайхныг өсөж өргөж авахынд сайхан ажиллагаа талаар хэлье. За баярлалаа. За энэ сайхан эрхэм хүндтэй хүмүүсийн эрхэм гавьяат цагдаагийн хурандаа танд дэвшүүлсэн их хүндэл өрөөлийг аялгау дуугаар улам цааш хөгдөн ялахаар өргөдөг ирсэн зууны Монгол эстрадын дуучин Монгол улсын гавьяат жүжигчин Сантуягаан Паулын хүндэтгэн мөрья. Oh
Үүнийг мэдэх хүн бол Монгол Улсын баяр жуулчин цогцоохон энд байгаа хурандаа бомнанч нар мэдэх байхаа. За одоо гавсан бүр амьд мэдэх болсон. За одоо бол би Монгол Улсын 2 дугаар нийслэл болсон Юан улсын нийслэл байсан. Чулуун хөгжүүрийн болжин чуулгад Улаанбаатар чуулгад ажиллаж амьдарч байна. За манай алтан цэцэг ямар удамшилтай ямар хүний үрсэд бэгдэн талаар тодорхой хийхийг бодсон юм аа. За миний хажууд зогсож байгаа цаадал битэр Монгол телевиз цугаж ижсэн. Миний аав бол Өсгөл аймгийн цагаан улсын уйлан голын бориод хүн байна. Миний ээж болохоор Өрөнгө аймгийн хуучнаар дэлгэх одоогоор тархацмын уугад ирвэн. Тэгээд өнөөдөр манай эрхэмдүү алтан цэцэг энэ их мөндөд шагныг авч яана. Би нэг юм итгэж явдаг. Түрүүн агуу норбонс тугаан дуусан ойхон самтвэнаар гэдэг дуу манай цогцоохон аялсан. Манай алтан цэцгийн ээж жаалгаа түүний аав цаадал миний ээж цодноор өнөөдөр тэр ойхон самтвэ тэрээс өөр бүгдээ харж бахархаж байгаа гэдэгт би итгэж байна. За манай алтан цэцэг ээж бол ихэс гурвандаа за 2 дугаар охин буюу дунд охин манай ээж Диваган Содон гэж байсан. За түүний дүү Диваган методэрчгээд за эндээс олон сайхан өөр хүүхдүүд гарсан. За монголчууд ярьдаг хүлэг байх унгнаас хүүхд байх багасаа гэж нэг өдөр алтан цэцэг манай дэрсэн маа хэдгээр ангиж байсантэй одоо орос хэлний текстийг чийжчээд надад уншиж өгчээсэн. Дараагаар нь Оросд сургууль явсан маа. Өөрөөр хэлбэл би юу ч хэлэх гэдэг нь энэ хүүхд унган багны аяастай түрүү хэлээ. Монголын Улаанбаатар чуулгын бас идэвхтэй дуучин байсныг та бүхэн мэднэ. За ах トゥ нар бид нэр тэр тусмаа би хүн зорьсон зоригтой урдаа таарсан зоригтой хүрх гэсэн тэмээлтэй бол хизээч яаж ч хүч чадлыг өнөөдөр харлаа. Энд ирсэн ах トゥ нарын нэрийн өмнөөс эрхэндөө цоодын алтан цэцтэй уртнаслаж удаан жаргаж ах トゥ нар биднийг үеийн үед манай алтан цэцэг нэг эрхэм сайхан чанар байдаг. Цагаан сар болгоноор шинийн хоёранд бүх ах トゥ нараа энэ танхимд хүлээж авч одоо уулзтууд юм аа. Энд одоо бид нар цагаан сар тэмдэглэсэн. Энэ танхим бас ийм сайхан авшигтай дүүгийн маань авьяатуулсан ийм танхим байжээ. За ингээд монголчууд бас ярьдаг одоо юу гэдэг лээ болгон сүртэй гэж. Ах нь ямар ч байсан болгон сүртэй дүү маань миний дараа авьяатуулжээ. Ингээд баярлалаа. Түрчиж баярлалаа. За би ихэс гуруулаа юм байгаамаа. Дээрээ содны даганд гэж байсан бурхны оронд очсон. За дунд хүн бий байгаа. Тэний дараагаар миний дүү даваан гэж байна. Тэгээд би ингээд даваанымтай микрофоноос илжүүлье. За даваан бол үг ихлүүл 320 минут ярьд юм таасаа. За ингээд одоо халам ихч түүний төрсөн ихч ах нь байна. Нэг бах за ингээд миний ахын гэрүүл эрэмэд нарыг одоо эрдэмтдүүтэй гаран бэлгээ гардуулна гэж урьж байна. За баярлалаа. Энд хорон цугласан хорондоо нартай. Хорондоо байгаагүй хорондоо гэж байгаа дүндтэй ад ширгэл хороогийн
хамгийн сайн царганы өсөөрэй. Тэгвэл айлын хамгийн баг. Энэ миний ээжийн хамгийн баг. Би ээжийн дүүгээ хамгийн баг. Би нэг 16 настай байхад би дуу зохиод хөгжмийн холбоонд дуулуулж байсан юм. Тэгс намайг 16 насны ширээнээр суулгаж барилдаа дуулаа. Би уудуулж алтан баруун хайшиг ярихгүй. Дүүрээ ихтэйгээр манай байгууллагын аяа хүмүүс хичээний асардаг, дүүрээ асардаг сайхан ийшгүй. За миний дүүр баярлалаа. Уртаас удаан зэрэг Чингисийн модон гэдгээ мартаж болохгүй. Баярлалаа. Зуунаас дургатай баярлалаа. За Монгол улсын зэгийн тэрэгний ажилтан бас хавьяастай болж манай даваа юм байна. Ахтаа бас уртаас удаан жаргал орон бүтээлийн их амжилтыг хүсэн өрөөё. За ихэн гавьяат цагтаагийн хондоо эцэгчи маань ахад өдрийн төлөөлөл хөтлөж зөөж баяр хүргэж байна. Монгол улсын гавьяат багш эсэг багш маань бас нэдрийг хөтлөл найрын зочноор оролцож гавьяатын баяр хүргэхээр зочдын бонд оролцож байна. За энэ их хүмүүсийн араас манай чулуун хурдаагаа юу? Чулуун хурдаагаа сайхан дуулуулнаа самөрөө. За махаргаар өрчөөс яах. Чулуун хурдаагийнхан сайхан дуугараас сэтгэл зүрх юм байсан яа. Бүгний дээдийг хүсэн өрөөж байна. Энэ их хүмүүсийн араас 10 жилийн амт найзууд охид хөвгүүдийн төлөө. За та нараа мөргөө. Та нар гараад ирэх үү? За тэгээ. За шинэ дэрх нэг хатуухан шиг маань энийг тогтоочод гараад ирвэл их сайхан болно даа бас. За магшчаага өрөөд ирсэн сүмөрөө. За
улсын гавьяа тууч цагдаагийн орондоо Алтан цэцгийн хүндэтгэлийн цайлганд хүрсэн эснийг зочдлоод таавдыг амаараа гэрээ. Алтан цэцгийн багийн найзууд Аранж дэхэн ангийнхан байна. Тэгээд микрофона ангийн багш Бимата. Сайн байцгаана уу. За миний шиг өрөндөө цоглоо ухтай Алтан цэцэг. Эрдэм ухаа. Танурын авьяас чадвар. Сэтгэл оюун санааны боловсрол эзэмшсэн байдлаараа шалтгаалсан энэ талаараа нэг олон танигдсан нэг үндэсний сурч явсан түүхтэй. Манай Алтан цэцгийг ирсэн энэ хүмүүсийн үгийг багшийн хувьд үгнэж хэлье. Манай Алтан цэцэг бол өөрийгөө нээж олсон хүн. Ингэснээр ад жаргалын эзэн байж чадсан. Ингэсэн чинь бусдыг таних тэднийг нээж соён гэгээр тэдэнд ад жаргалыг түгээн дэлгэрүүлэх амжилттай сайн ажилласны буюу өнөөдөр мэрэгсэн хуульч төдийгүй гавьяа туульчсан албар цолыг хүссэн явдал ахмад багш Магнайтины баярлаж байна. Сэтгэл хангалуун баясаж байна. Мөн итгэл дүүрэн баярлаж байна. Ингээд Алтан цэцгийнхаа гэр бүл үеийн ажиллаж байсан алтан үеийг дахин баяр хүргье. Ингээд Алтан цэцэгтэй эрүүл улам ич хүчтэй байж юу сансан эсрэг цагаан хүсэн сэтгэлчлэн бүтэж байгаа үнцэн ерөөдөө өргөн төчүүлээ. За Алтан цэцэг байна. Та бүхэнд Алтан цэцгийн ажил амьдралын гараа цогч үрээ авч бодох тэр одоо амжилт төлөвлөлтийг гаргаж авьяа шигнэдэг хүртэж явсан энэ манай сургуулийн шилдэг сурагч байсан. Мөн одоо сургуулийнхаа сурагчдын одоо зөвлөлийн дарга өдрийн зөвлөлийн дарга гэдэг ийм сайхан апуудыг хаш одоо бас биднийг үзэсгэлэн мандаж байсан. Одоо ч гэсэн биднийг мандажсаар явна. Тэгээд манай сургуулиуд нийслэлийн хам өдөр одоогийн хуучнаар ажилчны өрөөний 41-р сургууль юм аа. Энэ сургуулийн 50 жилийн саяхан одоо 10 дугаар сарын 12-ны өдөр болсон юм аа. Тэгээ үеийн төгсөгчдөөс онцгойн одоо амжилттай гаргасан шилдэг хүмүүсээ одоо хүнд тэмдгээр шагнасан байгаа. Энэ шагналтыг гадуудлаарай одоо сургуулийн өдөрлөг манай багш даалгасан байгаа маа. Энэ шагналтыг гадуудъя. Улсын сургуулийн 41-р сургуулийн хүнд тэмдгээр шагнав. Нийслэлийн ерөнхий бодлогын 41-р сургуулийн захирал Батбаяр. Монгол орондоо нийгэмдийнхэнтэй бас одоо Баян онгорт хорондоо нар та одоо нийгэмдийн бодлогууд ажиллагааг одоо бас хөдөө орны түгээн дэлгэрүүлээд энэ бодлого шийдвэрийг хэрэгжүүлэх үс хүчин сэтгэж байгаа гэдэг одоо зэрэг ёсоор энэ өндөр дээрээс бас бэлтгэж байна. Одоо надад ажлын амжилт хүсье. Oh
Гавьяат хойч цагдаагийн хурдаар эрхэм дотн амт найзуудын төлөөлөл үндэсний урлагийн театрын босол дуучин Монгол улсын соёлын тэргүүний ажилтан Батмын улсын дөрвөлжин эрдмийн театрын босол дуучин Энэ орой хорон цогцолсон. Энэ сайхан эрхэм дотн манай алтан цэцэг хэмээх энэ сайхан эмэгтэйгийн хамгийн дотны нөхдөө цугларсан ийм сайхан орой, ийм сайхан үдэш болж байна. Тэгээд энэ үдэш бид нар өөрсдийгөө ямар найзууд гэж хэлхийг хэлэх үү? Алтан найзууд. Бид нар алтан найзууд гэж ийм сайхан насны ялгаагүй одоо шашин янз бүрийн үзлийн ялгаагүй нам амын ялгаргүй ийм сайхан найзууд одоо 20 жил нөхөрлөж байгаа. Тэгээд энэ сайхан найзуудын төлөөлөл болгож би бас үгэлж байгаадаа туйлын талбартай байна. Ямар ч амьдралд гутарч байсан энэ хүн хизээч өөрийгөө архитгүй ийм гоо сайхан эмэгтэй байгаа. Тэгээд бидний амьдралын маань үнэхээр бидний өмнө атгаж явж чаддаг одоо бидний нэг эсний бахархал юм да. Тэгээд сайхан найзаараа бахархдаг шүү. Өнөөдөр зөвхөн таны өдөр шүү. За тэгээд аз жаргал эргүүлийн хамгийн сайхан бүхнийг хүсэн өрөөё. За хүнийг задоо нэмээд гэж бас ядгалгүй сайхан одоо найзлаг арчдаг за бидэнд бас өгсөргөөлөө хайрж явдаг эрхэм үнэтэй гिचтэй ажил сайхан бүгдийн нэгийг хүсэн өрөөё. Сахавд сайхан бүгдийн нэгийг хүсэн өрөөё. Сайн гоожигний бүжигний